2 цаг 30 минут бодсны эцэст. Хариулахаар боллоо. За хамгийн дутуу үнэлэгдсэн хэлжээ. Миний муу аав гэдэг юм. Амар хөөрхөн. Хүлээ ахын дүр, лавга ахын дүр, манай Баттулгын дүр. Яг хуу ингэдэг байрны найзууд те. Тэгээ сансарт яг нэг хуучны тэр байрнууд дунд зураг авсан. Тэр бол үнэхээр нөгөө нэг ахуу аж байдлын гэдэг юм уу те. Тэр нэг яг амьдралын юу харуулсан. Ахуу гэхээр бид нар дандаа хөдөө гараал байдаг биш. Хотын хэрнээ тэр нэг байрны амьдрал, тэр нэг айлуудын тэр характерууд амар хөөрхөн кино тий. Тэгээд амар амьдралтай тий. Амар гоё амьдралтай кино тий. Тэгээд нөгөө 90 оноос хойш нөгөө зах зээлийн шуурганд гэдэг чинь тий. Зах зээлийн шилжилтийн шуурганд гэдэг нэг хин маань одоо аавда архичин болсон тий. Манай үеийнхний бол хинхийнх нь аавууд архи уудаг, зарим нь архи уугаад өнгөрсөн, зарим нь бүр архичин болсон гэдэг шиг одоо яг л тэрийг бол яг үнэхээр амар амьдралтай харуулсан. Амьдралтай харуулсан. Тэгээд тэр үеийг ингээл үнэрттэл хийсэн бас гоё кино ш. Бүх хүнийг яалтчгүй үзээсэй гэсэн кино. Үзээсэй гэсэн кино тий. Тийм яг инээдмийн юм шиг хэрнээ драм ингээд гоё хөгөөдөж хийсэн тий. Хүлээ ахын тэр дүрмөр яг нэг хөвгчлөлтэй хэсгийг аваа явчихсан. Лавга ах мөр яг ингээл тий. Тэр гоё кино. Тэр нэг дурангаа гуурс оруулаа ингээд нэг шараа тайлаа уудаг шүү дээ. Хаалга нэг гаднаас сойж явцсан. Тэр мэр гисэн энэ төр нөхөө хөөхөн. Тэр салхинаас дээр өдөр бүр ирхэн яа. Бас дээр амьдрал захин яа. Өдөр хоног холсоор амьдрал тулсан айцсан. Ол